Та бүхний амар гэрий. YouTube-ийн хэрэглэгч Thunderbolt TIG45-ын хүсэлтээр энэ хөдөөнизм номер 9 философч хүн ба залуу үеийнхний асуултууд гэсэн бичлэгийг үзэж өөрийн сэтгэлдээ хуваалцаж байна. Би болохоор хэл зүйн хэл шинжиллийн саваас та бүхэнд хуваалцах юм аа. За өмнөх хоёр бичлэг тавьсан байгаа. Энэ болохоор 3 дахь нь юм байна. За өмнө бид нэр 1 2 3 4 5-ыг үзсэн. Энэ 11 минут тэг 7 секундэнд. Одоо наадмаар бол бүр л ер нь бол Тэгээ одоо нөгөө надад одоо цаг хугацаа байхгүй гэдгийг мэдээд ингэж хурдан хийж байна л да. Наадам удахгүй болох гээд байна. Тийм учраас би хурдан сэтгэлээ өгчөө. наадам бол ерөнхийдөө уул нь бол манжууд үндсэн оркуудыг малчин ардуудыг л баярлуулах гэж л хийдэг баяр байхгүй юу? Одоо манж ноёдуудын л баяр байхгүй юу? Наадам гэдэг үг чинь ч гэсэн манж үг шүү дээ. Одоо баяр, наадам гэдэг гэсэн үгнүүд чинь манж үгнүүд яваад байгаа шүү дээ. Тийм. За тэгэхээр чинь ийм айгүй том юм хэлж байгаа байхгүй юу? Баяр, наадам гэсэн үгнүүд чинь манж үг шүү дээ гэж ярьж байгаа. Энэ чинь маш том statement буюу маш том үг шүү дээ. Тэгэхээр чинь өмнөх бичлэгэн дээр би та бүхэнд хэлсэнтэй наадам этимолог гэж хайж үзээрэй гэж байгаа. Наадам болохоор Монголын фестивал тийм үү? Тэ? Тэгээд наадам энтер гэж ярина тэ. Тэгэхээр манайхаас энэ наадам гэсэн имийг авсан цорын ганц улс нь болохоор Тува байдаг. Тува юу гэдгийг хүмүүс наадам гэдэг тэ. Энэ нь Тува, Лөөн, наадам гэж. Тэгэхээр Монгол Тува хоёр талаа наадам гэж байдаг. Тэгээд юу гэдгийг манж хэлний юун дээр celebration тийм үстэй. Манж хэлэн дээр аачаад байхаар наадам гэж байхгүй эмүү дүүдүү гэх гээд байхгүй. За ерөнхийдөө манж хэлэн дээр Монголтой холбоотой юм юу байна? За канон гэж байна. Канон гэдэг чинь буу гэсэн үг. За тэгэхээр энд буу гэж бичсэн л байна. Тэгэхээр манж монгол хэлэнд дундаа буу гэсэн үг байдаг л байна л дээ. Тийм үү? Тэгэхээр манж наадам бол яг ч манж үг биш. Эсвэл тэр fair гэсэн үг байгаа тийм үү? Фестивал гэсэн үгийн ойр төрөл үг юу вэ гэхээр fair гэсэн үг байдаг. Бидний мэдэх өөр үг болохоор гала гэсэн үг байна. Гала гэдэг нь болохоор алдартай хүмүүс одууд ингээд цуглаарад нөгөө галакси гэдэг шиг оддын богинорл гэдэг чинь гала гэж байдаг. Fair гэдэг нь болохоор шудраг гэсэн утгатай үг. Тэгээд бүгдөө шудраг байвал баяртай байцгаан шүү дээ тийм үү. Энэ fair гэдэг нь болохоор баяр наадмын хажуугаар явагддаг худалдаа наймыг л fair гэдэг юм. Тэгтээ бас цуглаан л гэсэн утгатай. Энд ямар ч тийм манж гэсэн юм байхгүй. Яагаад ч юм дээ юу гэдгийг нэг тийм худлаа яриад байна. Амар худлаа яриад байна. Яагаад тэргүүл ер нь сүүлчийн хаан бол энэ нутгийн бидний энэ байгаа Монгол улсаар нэрлэлчээд байгаж байгаа энэ нутгийн хамгийн сүүлчийн хаан бол Инх хамглан хаан. Энэ газар нутгийн мэдээж хамгийн сүүлийн хаан гэсэн цолтой хүн болохоор Инх хамглан хаан биш. Богд хаан. Богд хаан маань төвд хүн байсан те Монгол улсыг ингэж тусгаар тогтноход нь хувь нэмэр оруулсан хүн баг. Тэг хаан. Хаан гэсэн цолтой хүн байхгүй. Хаасайг л шаах гэсэн цолтой хүмүүс байдаг. Шаах гэдэг нь болохоор тэр миний хийгээд байгаа энэ хар хүн номонд гарч байгаа Сакка дэвэгийн өөр нэрийн. Сакка нь шаах болно. Тэгээд тэр Сакка гэдэг нь монгол хэлэнд захих гэж байгаа. Аянга цахилгаан захих. Тэгээд тэр захирах юу гэдгийг захирах гэсэн утганаас юу гэдгийг захирал гэсэн юм байна. Хаасайгүй л манай Монгол оронд хідэн захирал байдгийн бэ тий. Хідэн шаах байдгийн. Их олон байна шүү дээ. Гэтэл чинь яг нэг хаан гэсэн хүн байхгүй. Хаан аваад хайчихсан. Тийм үү? Тийм. Энэ бол Инх хамглан хаанаас үлдсэн л ардууд энд сайхан ингээд хөрөлдөөд нааш цааш давхилдаад байна шүү дээ. Тийм морьтой сайхан байна. За. Тийм. Хамгийн сүүлчийн хаан Инх хамглан хааны Нухачи гэж дараагийн
хаан бол ерөнхийдөө манд энэ одоо бидний Монгол улс гэж нэрлээд байгаа хатгай төрөлжин 7 км газрыг захирч ирсэн. За тэгэл нэг инх амгалан хаан гэж байсан юм байна шүү дээ, тийм үү? Тэгэл инх амгалан хаан нь болохоор хамгийн сүүлх гэж ярьснаа. Гинт одоо юу гэдгийг инх амгалан хааны дараагийн хаан нь нэг тийм нурхаач гэж байсан. Тэгээд манай энэ газар нутгийг ингээд захирч исэн гэж ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нь шүү дээ нэгдүгээр ерөөсөө ямар ч түүх мэдэхгүй байх. Эсвэл энэ одоо юу гэдгийг телевизээр ярилцлаганд орж явахдаа одоо юу гэдгийг сандраад байгаа юм уу? Эсвэл тарих толгой нь орж гараад байгаа юм уу? Нэг тиймэрхүү юм байна. Угаасаа 50 60 хүрж байгаа хүн ерөнхийдөө зөнж эхлэн тийм үү. Янз бүрийн боддог, янз бүрийн ухдаг бол сүүлдээ бүр солиорч эхлэн тийм үү. Тэгэхээр тэтгэврт гардаг нас гэж байдаг байхгүй юу? Бүх насаараа л одоо юу гэдгийг нэг зүйлээ хийгээд ээж чадахгүй. Ямар ч мэрэгжлийн, ямар ч ур чадвартай байсан гэсэн 50 60 хүрээл ерөнхийдөө алдаа гаргаж эхэлдэг. Тийм учраас тэтгэврт нь гаргах ёстой байдаг. За түүх бол маш амархан шүү дээ. За инх амгалан хаан гэж байгаа. Инх амгалан хаан гэж байсан. Инх амгалан хааны өмнөх нь хэн байсан бэ гэхээр Иер засагч гэж байсан байна. Инх амгалан хааны аав нь гэсэн. Тэрний өмнөх нь хэн байсан юм бэ гэхээр Дээд Эрдэмт гэж байсан байна. Дээд Эрдэмтийн дээдх нь болохоор Нурхаж гэсэн байсан байна. Тэгэхээр инх амгалан хаан яагаад өвөг эцгэнд болчтой юм бэ? Юу яриад одоо юу гэдгийг энэ хүүхэд залуучуудын толгойг ингээд эргүүлээд бэд юм бэ? Зөнцсөн юм уу хайшин тийм үү? За энэ дээр юу гэж байна? Тийм. Тэр байхгүй юу? За тэр алтан уургад ярих юм бол бид нар урга гэдэг үг, тэр алтан гэдэг үгнүүд ч юм уу дандаа Төв Азийн үгнүүд явж байгаа. Тий алатаа алтан тэр чинь алтыг ярьдаг. Алтны явнууд байхгүй юу? Бид нар ч алтны тухай ойлголт байхгүй. Бидний амьд хизээч алт яригдчихаагүй. Одоо алт яригддаггүй. Алтны тухай ойлголтгүй үндэстэн гэж энэ хорвоо дээр байхгүй. Одоо их зэрлэг бүдүүлэг гэж байгаа боловч алт мөнгө зүгэл явж идэг штэ тий одоо нөгөө нутгийн индианууд тийм үү. Тэгэхээр интернетээс хайна тийм үү. Тэгэхээр most ancient word for gold гэж байна. Алтны хамгийн эртний үг юу вэ гэж хайна. Тэгэнгუთ чинь прото индо европ мэдээж энэ шинжлэх ухаан илүү дутуу юм чинь одоо европчууд хийгээд нь штэ. Тэгэл манай эртний одоо индо европ хэлний өвөг алтыг бичиж тэмдэглэсэн байна. Гихэл гэж ярьдаг байна гэж аахгүй юу? Гихэл. За тэгэхээр гихэл гэсэн үг нь болохоор тухайн үед ямар утгатай байсан юм бэ гэхээр shining эсвэл yellow гэж байна. Shining гэсэн үг. Shining гэсэн үгийг монгол хэлэн дээр юу гэж ярих вэ гэхээр гялгар байхгүй юу? Гялгар. За энэ гялгар гэсэн үгийг одоо юу гэдгийг ярий. За хэрвээ ил гэсэн үг байж тийм үү? Гялгар гэсэн үг. Энд дээр гар залгаал гялгар болчихж байгаа байхгүй юу? Нэлга. Гялгар тий. Гэл чин гялгар гэсэн үг яаж гардыг бэ гэхээр ги ал гар гэн. Тийм үү? Гялгар. Гэхдээ бид нар чи бас яг ярьдаг гэхээр ги алт гялтгар гэдэг. Юм гялтгар байна шүү дээ, тийм үү? Тэр ямар нэгэн байдлаар энэ уртлынх нь ги алга болдог. Алт болдог. Алт. Өөрөөр хэлбэл тийм галтай цогтой зүйлнийх нь тэр ген алга болдог байгаа юм. Галт гэдэг. Тэгэд энэ цаашаа яаж явдаг вэ гэхээр за ла та болдог. Одоо злата гэдэг нь болохоор зарим нэгэн славян хэлэн дээр алт байхгүй юу? Энэ нь цаашаа явахаараа золо то болдог. Золото нь яг харахгүй голод буюу энэ голдтой л холбоотой байхгүй юу? Тэр хүн төрөлхтөө ингээд тэр аяараа л нэг тийм алт гэсэн үгний талаар мэддэг, хэрэгэлдэг байгаад байгаа байхгүй юу? Гэтэл чин
бидний монголчууд одоо юу гэдгийг алтны тухай, гялгар тийм төмөрний тухай ямар ч ойлголт байхгүй, тэнэг мангар дурак гэсэн бодол зөвхөн энэ хүний тарих толгоонд л байдаг юм шиг байгаад байгаа юм. Алт гэдэг чинь тэр нөгөө хаантай, Персийн, Арабын, Исламын орнуудын тийм үү үнэт одоо идэл. За тэгэл нэг тийм одоо юу гэдгийг нөгөө нэг лалруудыг дахин шүтцсэн л юм л байна шүү дээ, тийм үү? Тэ? Өөр юу гэж ярьж байна? Бас их судлаагүй л Хайсан судлахаар чинь үлгэл гараад ирчих. яагаад тэр судлах юм байхгүй. Юу судлах юм? Бид нэг хэдийн байгаа. Тийм үү нэг Монгол гэсэн юм байгаа. Тийм юу Яг тийм судлах Прото Монгол гэж өгч байдаг байхгүй юу? Прото Монгол. Монгол хэлгээ би судлахгүй юу? Тэг би чинь философи номнод орчилсан байхгүй. Тэгэхээр монгол хэлгээд судлахгүй юу? Герман хэлнээс ингэж орчуулсан чинь нөгөө юугаа толичгээ байж шүү дээ. Тэгээд нөгөө монголын тайлбар төл гэж байдаг чинь зэвжийн тайлбар төл гэдэг цуцаа ногоон 30 мянган үг гэж байж байгаа. Тэгээд би нөгөө номнуудаа хараад Энэ хүн одоо юу гэдгийг герман боловсрол эзэмсэн юм шиг байна. Тэгэхээр тэр герман хэл нь бас манай монгол хэлтэй бас холбоотой гэдгийг мэддэг болов гэж байна. За тэр өмнөх нэг юм яриад исэн тэр тэр байхгүй. алтны тухай яриаг. Алтан уураг гэж ярих юм бол бид нар урга гэдэг үг, тэр алтан гэдэг үгнүүд ч юм бол дандаа Төв Азийн үгнүүд явж байгаа. Тэр алатаа, алтан тэр чинь Энэ хараа нөгөө нэг монгол хэлний ураг гэсэн үг тэр Төв Азийн ч юм уу үг гэж яриад байгаа байхгүй юу. За тэгэхээр чинь энийг орж үзье. Google Translate. За ураг гэсэн үг. Монгол хэлэн дээр 50, орос хэлэн дээр плод гэж байгаа. Тэр мэдээж бидэнтэй хамгийн ойрхон нь юу гэхээр татар байж таалаа. Ямар нэгэн байдлаар ярлагий гэдэг юм бэ. Тийм үү? За газар зүйн хувьд бол ойрхоноор болохоор энэ казак байж таараа. KLM казак. За үрик гэдэг юм ба штэ. Тэгэхээр чин яг уу ураг үрик мөн байж болох юм заяа. Мэдээж байж болно штэ. За тэгэхээр чин ураг гэсэн үг нь ямар учиртай юм бэ гэдэг хэвгүй юу? Юм бүхэн ч ураг гэсэн юмнаас эхэлнэ тийм үү? Тэгээд урд гин. Энд урд гэж алга байна тийм үү? Урагш гин. Урагшаа ирээдүү гэж ярьж байгаа. Тэгэхээр чин ургийн баяр хийж байгаа ч гэдэг юм уу? Тиймэрхүү болохоор ирээдүйнхаа л юм л яаж байгаа гэсэн үг. Энэ уург гэсэн юмыг болохоор өшөө үргэн. Яг гоо төхөм гэдэг үгийг ашигладаг юм шиг байна тийм үү? Үр гэж. Казак хэлэн дээр. За тэгэхээр чин юмны үр гэдэг чинь тэр тухайн зүйлийн үр гэлж маш уртлаг үл дээ үргэлжлэл гэж байгаа. Үргэлжлэл байдаг. Ирээдүйн байдаг тийм үү? Тэгэхээр байхгүй тийм үү? Тэгэхээр ерөнхийдөө монгол хэл болохоор нэлээд ийм одоо юу гэдгийг зохион байгуулалттай нэг юмнаас олон ингээд салаалцсан тийм одоо хэл шүү дээ. Гэтэл чинь энийг одоо юу гэдгийг ямар нэгэн гаднаас нэг одоо үр удам гэсэн юм гаднаас ороод ирчихжээ. Тэгээ одоо юу гэдгийг биднэрт юу ч байгаагүй юм шиг ингэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ерөнхийдөө би зөнцөн байна гэх гээд байна. За өнөөдрийн хувьд нэг юм байна. Анхаарал тавьсанд баярлалаа.